Орой минь хүргийн үзэгчдээ Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос бэлтгэн хүргэдэг иргэний үг нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Бид өнөөдрийн дугаартаа хүний эрхийн чиглэлээр Монголд маш олон жил ажилласан та бидний сайн мэдэх хүний эрхийн хуульч Шударга ёс төвийн тэргүүн Оюнбаатар даргаагаа урьж оролцуулж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр эхний асуултаа Монгол дахь хүний эрхийн өнөөгийн байдал хэрвээ те өмнө нь ерөн ямар байсан бэ гэдэгт. За 1990-ад онд Монгол улс зах зээл шийдэж олон улсын хууль тогтоомжийг өөрийнхөө үндсэн хууль бус хуулиудад суулгаж эхэлснээр бол Монгол улс ардчилсан хүний эрхийг дэвтэлсэн ийм улс оронд бол орсон. За Аздаа үлгэр жишээ ийм улс орн болж нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын байгууллага болсон хүний эрхийг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжууд, хүний эрхийн түгээмэл дунгахад, хүний эрхийн улс төрийн эрхийн пакт гэдэг юм уу ингээд дэлхийн нийтэд дагаж мөрддөг энэ хууль тогтоомжуудыг бид үндэсний хууль тогтоомжийн адил мөрддөг болсноос хойш бол Монгол улс хүний эрхийн талаар томоохон ахиц гарсан. За 90-ад оноос өмнө бол мэдээ зөвсөс тогтолцооны үед бол хүний үг хэлэх, хэвлэл нийтлэх, жагсаал цуглаа хийх гэдэг бас үндсэн гол эрхүүд зөрчигдөж байсан. За нийгмийн салбарын олон эрхүүд бол сайн хэрэгжиж байсан л та. Тэгэхээр өнөөгийн байдалд бол мэдээж олон нийт шөмжилтэй байна. Монголын олон нийт, дэлхийн олон нийт, олон улсын байгууллага, нэгдсэн үндэсний байгууллага, хүний эрхийн Amnesty International байгууллага Монголыг хүний эрхийн зөрчилтэй улс гэж сая албан ёсоор нийт зарлалаа. За энэ мэдээ саяхан сүүлийн үед болж өнгөрч байгаа энэ улс төрийн хоригдол бий болсон, улс төрийн үзэл санааных нь хувьд хавчин гадуурхсан энийн эрүүгийн хууль гэмт хэрэгтэй холбож тэр улс төрийн өрсөлдөгч гол цориг хүчнийхэн намын удирдагчийг баривчилж, хойрж хэлсгэж хэрэгүүдийг тулгаж байгаа асуудал бол дэлхийн нийтийн анхаарлын төвд очиж Европын холбоо гэж Европын холбооны Европын хүний эрхийн комисс гэж ийм Европын холбооны том салбар байгууллага байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн ороо, эрүүдийн шүүхийн эсрэг дэд хороо гэдэг ийм байгууллагуудын анхаарлын төвд очсон. Монгол улс сүүлийн үед томоохон хүний эрхийн проблемтай, хүний эрхийн асуудалтай арчлаас хурсан улс орн гэсэн ийм төгөлдийг дэлхийн нийт хийж байна. За Монголд хүний эрхийн хуульчид маань ч гэсэн энэ чиглэлээр нэлээд нэгтгэн ажиллаж, ажиглалт явуулж, за Amnesty International байгууллага, олон улсын бус байгууллагуудтай бид нэгт хамтран ажиллаж, танилцуулга, тайлангуудаа өгч байна. Одоо гэхэд бид энэ Монгол улсад хүний эрх зөрчиж байгаа асуудлаар ялангуяа улс төрийн өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүй байх, сонгогдох эрхийг хаах, ингэснээр өөрсдөө илүү олигарх бүлэглэл засаг төрийн эрхийг гартаа өөрөө барьж явах гэсэн ийм оролдлогуудыг бол бид үнэхээр баримтаар нотлож нэгдсэн үндэсний байгууллага, эрүүдийн шүүхийн эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын дэд хороо, Европын холбооны хүний эрхийн комисс, Amnesty International байгууллагад бид их дэлгэрэнгүй тодорхой 10 хуудас илтгэлийг бэлтгээд явуулах бэлэн болж байна. Тэгэхээр та сая хэллээ шүү дээ. Улс төрийн хоригдолтой болсон гэд. Тэгээ яг улс төрийн хоригдол гэж чухам яг юу вэ те? Ард түмэн бас сайн мэдэхгүй гэж байна. Тэгэхээр Монгол улс ер нь өнгөрсөн нэг орчим үеийн түүхэндээ социалист төрийн тогтолцоо байгуулах явцдаа бол улс төрийн олон хэлмэгдүүлэлт хийгдэж байсан, явагдсан. За энийг бол би түүхэндээ бол сайн мэдж байгаа. 1930-аад онд хувьслын эсэргүү бүлэг гэж ер нь 20-аад оноос эхэлсэн л дээ. Ийм бүлэглүүдийг дараа хооронд бүлэглэл илрүүлээ гэж олон нийтэд зарлаж, цаазаар авч ард иргэдийнхэн тархийг угааж байсан. Бодоо данзан нарын бүлэглэл гэж хэлмэгдүүлж байлаа. 28-30-аад онд баруунтны зүүнтний бүлэглэлүүд гэж олон хүний төр засгийнхаа тэргүүнүүдийг тушаалаас нь зайлуулж, гэмт хэрэг татаж, зарим цаазалж байсан. 30-аад онд Монголын төр засгийн эрх барьж байсан хүмүүсийг хэлмэгдүүлсэн. Лам нарыг хэлмэгдүүлсэн. Нийтдээ 30 гаруй мянган хүн хэлмэгдэж амнасаа алдсан. За 1960-аад оны үед бол нам төрийн толгойд гарсан улс төрийн үйл ажиллагаа төр засгийн асуудлаар шүүмжилтэд хандсан. Лохус Нямбуу нарын ч гэдэг юм уу, Цэндийн
асуудлуудыг улс төрийн одоо эсэргүү бүлэглэл гэж улс төрийн хэлбэрүүдийг зохион байгуулж байсан. Улмаар тэднийг цөлж гэр бүлтэй хамт одоо хязгаар нутг руу явуулж байсан. Иймэрхүү одоо улс төрийн хэлбэрүүд би харин одоо 90-ад оноос хойш бол энэ шинжилэл зах зээл шилжсэн Монгол улс хүний эрхийг дээдэлсэн улс орны хүрээнд бол ийм асуудал гараагүй. Харин 2012 оны 4 сард болсон одоо энэ ерөнхийдөө чалсан улс төрийн сөрөг хүчнийх нь удирдагч инквайрийг бол одоо терроризмтэй тэмцэх тийм одоо асуудлын төвшөнд 5-600 цагдаа орж бүхэл бүтэн байшин барилгыг бүсэлж хүч хэрэглэн одоо хаалгуудыг нэвдэж дотор найсан хүмүүст нь одоо халдан ингэж баривчилсан үйл ажиллагаа бол үнэхээр Монгол улсад бол хүний эрхийн байдал одоо ноцтой цохилт Монгол улсын нэр хүндэд бол хохирол учруулсан юм үйл ажиллагаа болсон. За яагаад улс төрийн одоо хоригдл улс төрийн одоо хэлмэгдэгч гэж үзэж байна вэ? Гэхдээ зэрэг нэгдүгээр номерын 2 гэдэг хүн бол Монгол улсын ерөнхийлөгч асан Монгол улсын хурлын дарга ерөнхий сайд яг өнөөгийн нөхцөлд бол улс төрийн одоо эвслийн эвсэл болж засаг төрийн эрхэнд байж байгаа арчилсан нам Монгол ардын намын тэр бодлогыг шүүмжилдэг тэр одоо улс төрийн хүчний тэргүүн өөрөөр хэлбэл сонгуул болоход 2 сар дутуу байлаа. Сонгуулийг аль биесээр товлон зарлахад 10 хоногийн өмнө энэ хүнийг ажлын баривчилсан. Үүнийг баривчсны дараа сонгуулийг одоо довыг зарлаж 6 сарын 28-нд болно гэж 10 хоногийн дараа зарлаж байгаа. Заавалмаар энэ хүний хувьд бол Монголын нийгэмд асар их зүйлийг бүтээсэн улс төрч. Одоо монголчуудын хувьд хамгийн одоо хүнд хэцүү байсан 80 жил хоригдсон 10 тэрбум долларын өрийг энэ хүн одоо айлглаа мянганы хөгжлийн бодлогуудыг хийлээ. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дараа гомцлон хэлж байсан. Америкийн сенатчтай хэлж байсан. Мянганы сорилын самд Монголыг оруулж Монголыг дэлхийд дахинд арчилсан нээлттэй улс орн болгох энэ чиглэлд бол маш олон алхмууд хийсэн. Олон улсын төр нийгмийн зүтгэлдэг. Зөвхөн Монголын одоо төрийн тэргүүн Монголын одоо ерөнхийлөгч байсан бус хүмүүстэй харьцуулахад бол олон улсад танигдсан ийм одоо төр нийгмийн зүтгэлтэн. За энэ үнийг одоо аюултай тэмцэх гэдэг юм уу албан тушаалын асуудалд холбогдуулан гэж зарлаад энэ хүнийг одоо баривчилж байгаа үйл ажиллагаа бол гарцаа байх улс төрийн үйл ажиллагаа. Дараачих нь олон арга хэмжээний төрөнд батлагдаад байна. Өнөөдөр Монгол улсын үндсэн хуулинд заасан сонгогдох хэрэг гэж байгаа. Тухайлбал одоо үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т байгаа. Төрийн байгуулалт сонгогдох хэрэг. Манай иргэдийн хамгийн том хэрэг. Өөрөөр хэлбэл Монгол хүн бол төрсөн бол төрөө өөрөө шударгаар ил тод нээлттэй шууд сонгох ийм одоо ёстой. Гэтэл энэ сонгуульд оролцох гэж байгаа Монголын нийгмийн хамгийн нэр хүндтэй, хамгийн шударга, олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тийм хүмүүсийг улс төрийн сонгуулиар элдв шалтгаан зааж, бүр хуулинд байхгүй шалтгаан зааж, хуулийг одоо буруу тайлбарлаж хэрэглэж байгаа. За энд бол мэдээж олон хүн цагдаа, шүүх, прокурорын байгууллага, сонгуулийн байгууллагыг буруутгаж байгаа. Энээс илүү цаана улс төрийн нөгөө төрийн эрхтэнтэй гарцсан уул уурхайн баялаг дээр одоо гадныхантай холбогдсон тэр бүлэглэлийн шагалт тэр бүлэглэлийн дарамтын дор өнөөдөр сонгуулийн ерөнхий хороо чивээ ажиллаа хийж чадхаа байлаа. Прокурор цагдаагийн байгууллага хүртэл одоо улс төрийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцоод энэ хүнийг сонгуульд оролцуулж болохгүй шүү гэж бичиг. Тэр байтугай нөгөө хэргийг шийдэх гэж шүүгч нь өөрөө урьдчилан ингээд дарамтанд автагдсан ийм байдал өнөөдөр гарч ирж байгаа. Тэгэхээр энэ улс төрийн хоригдл гэдэг нь одоо гарцаагүй тодорхой байж байгаа зүйл. За энэ дээр энэ хүн үнэхээр эрүүгийн асуудалд холбогдож шалгагдж байгаа юм бол сонгуулийн хуулиарч, бус хуулиарч энэ хүн нэгэнт шүүхийн шийдвэр гараагүй учраас сонгуульд оролцох бололцоотой. Гэтэл инквайр гэдэг хүнийг л одоо сонгуульд оролцуулахгүй байх бүхэл арга хэмжээг авч энийг сонгуульд оролцох эрхийг шууд хааж байгаа байхгүй. Монгол улсын иргэн шүүхээр гэм буруу тогтоогдоогүй бол гэм буруутай үзэхгүй гэдэг үндсэн хуулийн заалт байж байгаа. Гэтэл инквайр гэдэг хүн энэ үндсэн хуулийн заалтанд огт хамрагдахгүй. Сонгуулийн хуулийн дээр бол ял шийдгүүлж байгаагүй юу? Ял шийдгүүлсэн ч гэсэн ялын хөнгөлцөх хугацаа, ялтай тооцогдох хугацаа дууссан хүнд нэг сонгуульд оролцуулж. Өнөөдөр улсын хурд дэвшиж байгаа хүмүүс 4 жил байтугай 10 жил монголчуудын өмчрөнгийг идэж уусан. Энэ Улаанбаатарын газрыг бүгдийг зардсан. Улаанбаатарын одоо сая гаруй хүн 0.7 газар авч чадахгүй байгаа буруут нь бол тэр одоо авилгачлал байж байгаа газрын одоо гадаадын компаниуд, хэдэн компани, солонгосын компани
манай одоо Улаанбаатарын гай газрыг 2 сая доллар, 2.5 сая доллар худалдаад авчих шүү дээ. Одоо дуртай утсандаа залгаа газар зарна гэсэн үнийг та нар асуугаад үзтээ. Гэтэл Улаанбаатар хотын монголчууд маань иргэд маань 0.7 га хүн болгон 0.7 га газар авах хэрэгтэй. Энийг авч чадахгүй. Чи тэр хамаагүй одоо өөр аймгийн нутагт очиж гэрэл захтрангүй газар чи тэр газар авбал авбай гэсэн ийм зүйл яриа сууж. Гэтэл энэ өндөр барилгуудыг харалт. Жинхэнэ зуршил тэр биш. Лицензийг харалт. Дандаа 5 сая, 10 сая доллараар та бидний газар төвний дорх байдлыг зүгээр гар дамжуулаад худалдаж байгаа. Энийг авилгал гэж бид нэрлээ. Энийг авилгалыг гэмт хэрэг гэж бид 96 оны хуулийг би хэлсэн. Одоо 2005 онд батлагдсан хуулийг бид Гончиг доржийн захирамжаар энэ хуулийг хийсэн. Энэ хуулийг гардан хийсэн хүний хувьд үнэхээр энийг гэмт хэрэг гэж өнөөдөр нэрлээд байгаа болохоос биш. Төр засгийнхаа буруутай үйл ажиллагааг шүүмжилсэн. Авилгалд идэгдсэн, олигархт идэгдсэн, оюун толгой гадныханд худалдаж байгаагийн 5 толгойг дар түмэнд хувьцаа болгож бүгдийн 100% өгөхгүй байгааг шүүмжилсэн. Тэр улс төрийн зүтгэлтнийг гэмт хэрэгтэн гэж нийгэм зарлаж байгаа бол үнэхээр сунгуультай шууд холбоотой. 2009 онд албан тушаалаа өгсөн шүү дээ. 3 жилийн хугацаанд юу ч хийгээгүй гэд сонгуулийн өмнө сарын дотор энэ хүнийг одоо нийгэм дөргөөс ийм асуудал болж. За дараагийн дугаарт бол энэ цөмцний байгууллага хүний эрхийн одоо хороо, дэд хороонууд одоо эрүүдийн шүүхийн эсрэг. Энэ хоёр гэж үнтэй холбоотой асуудлыг бол эрүүдийн шүүх үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл тэр нэг хүний хувьд, иргэн хүний хувьд, хүний хувьд хуулийн өмнө адил байх хэрэгтэй гэж. Тэр хүнийг онцгойлон авч үзэж хатуу ширүү нөхцөл байдал байлгасан. Ерөөсө 24 цагийн хувьд ихэд унтах болцоо байхгүй. Энэ тогтоогдсон зүйлсүүд хүний эрхийн унтах болцоо байхгүй. Хурц гэрлийн дор, байнгын бичлэгийн дор энэ хүнийг одоо зарчхуу хугацаанд мөрдөн хорж байх чинь. Өмгөөлөгчтэй чөлөөтэй уулзах болцоог нь хангахгүй байх чинь. Босод хоригдлуудыг нүсгэлж нэг човцгүй одоо нэгний болгон жигсаа дундуур нь явж хувь хүнийх нь хувьд доогдолд оромжилсан байх шийдэ. Өсгөлөнд орж одоо 10 шахам хонж хүнд хэцүү байх үед нь хүч хэрэглэн одоо албадан амжилтгийн нэрээр шулуун гэтсээр нь за тэг ямар ч гэдэг юм уу одоо камерын эрзэнээр хоол шахна гэж шагж одоо сүрдүүлж тухайлбал таныг одоо ортойч хөлж байгаа одоо энийг хийнэ гэсэн ийм асуудлуудыг тавьсан байгаа маа. Энийг бид хүний эрхийн хуульчдын хувьд маш нарийн судалсан. Олон улсын байгууллага тавьж байгаа. Үүнийг одоо эсэргүүцэж хэлсэн үгийн одоо салаарч гаргасны нэвлүүлэг хийгээд зөвхөн нэг талын хийгээд ийм ойлгодог хүн бол тэр бичлэгийг хараад бол ойлгоо шүү дээ. Ингээ олон нийтэд нэг муу хүн байгаа юм гэж цацж байгаа байхгүй. Тэг хүн эрхээ хамгаалан тэмцэх ямар боломж вэ нөө тэрийг л хүн мэдээж одоо жирийн хэргийн хүнд таны шулуун гэдсээр чинь араас чинь шаланкаар элдэм шахна гэвэл та салаавч байтугай одоо босоод чаддаг бол зодтолтно үстэй. Цохино үстэй. Гэх мэтлэнгийн ийм амьдрал болохыг бол үгүйс гарах байхгүй. Тэгэхээр хүний эрхийн асуудал бол маш том одоо ухралт гарцсан. Энэ бол дэлхийн нийтэд одоо ичгэвтэр ч гэсэн хүлийн зөвшөөрөхөөс өөр аргагүй учраас энэ асуудлыг өнөөдөр бид бол гаргаж тавьж байгаа. Олон улсын байгууллагууд дэлхийн нийтэд нэг хөргөж байгаа. Хэдийгээр одоо манай эрх баригчдад энэ хүнд байгаа. Гэлээ гэхдээ хүний эрхийн салбарт бол би өөрөө 1983 оноос хойш ажилласан. Энэ хүнд хүний эрхийн зөрчигдсөн асуудал нь нэг хоёр гэдэг хүнийхээ хувьд биш. Ер нь хүний эрх гэдэг бол ариун нандин хамгаас үнэтэй зүйл. Тэгээ босод одоо тэр баян байх, хоосон байх, ажилтай байх, ажилгүй байхаас илүү хүн гэдэг ариун одоо тэр нэр төрийг бол төрөнч тэр, иргэнж тэр, бусад улс төрийн үзэл бодлоор өөр хүмүүс ч гэсэн хамгаалж, хүлээн зөвшөөрч одоо хамгийн өндөр түвшинд, хуулийн түвшинд байх ёстой зүйл. Тэгээ хүний эрхийн асуудал бол өргөн л дөө. Одоо газар шороо байгалийн баялагтай эзэн болох асуудал бол энэ Монгол улсын иргэн болгонд заяагдмал ирэх байхгүй. Өөрөөр хэлбэл та Монгол төрсөн бол эрүүл хөөгдөж бай, өвчтэй хөөгдөж бай, нялх настан ч бай, ир гарсан, 100 хүрсэн настан бууралч бай. Энэ байгалийн баялаг, газар дууны дорх баялагийг бол Монголын ард түмний мэдэлт тэдний өмчөнд байна гэдэг үе үеийн үндсэн хууль бүр 24, 40, 60, 92 оны үндсэн хууль ингээд тунхагласан ийм зүйл байгаа байхгүй. Үндсэн хуулийн залтыг гадныхан гэхэд үндсэн хуулиас авчаа гэж манайх шахдаг шүү дээ. Тэгэхээр түрүүний инхээрээ хэлбэгт хэрэгтэй холбогдоод ярихад ер нь олон улсын байгууллага хүний эрхийн тэгээд нэгдсэн үндэсний байгууллагаас энэ хэрэг биш ээ гэж авчирсан байдаг тийм. Гэтэл Монголд мөрдөн байцаагчаас нэхлээд ерөнхийлөгч хүртэл энийг хэрэг юм а гэж батлаад байдаг. Тэгээд чондоо инхээр яг ямар хэрэгт холбогдоод байгаа юм бэ? Энэ талаар тодруулах үгэл.
Тэгэхээр өөрийг зөв хэллээ л дээ. Монгол улсын одоо энэ аюултай эмч газрын мөрдөн байцаагчч бай, прокурорч бай, шүүгчч бай. Эсвэл одоо Монгол улсын ерөнхийлөгч бай. Хинч шүүхээр гэм буруунд тогтоогдоогүй нөхцөлд хэн нэгнийг гэмт хэрэгтэнгээс зарлаж болохгүй. Энэ бол өөрөө шууд анханасаа ашиг сонирхлын зөрчилтэй захиалгатай асуудал явж байна гэсэн зүйл ярьж байгаа. Тэр зөвхөн Монгол улсын ерөнхийлөгч би бүгд орж ерөнхийлөгчийг хүндэлдэг, арчлалын төлөө, хүний эрхийн төлөө бас юм хийсэн. Бүр 1992 онд Цогцлонгод байдлаар намайг цуглаан болоод хүний эрхийн асуудлаар үг хэлж өгөөч гэж хүний явуулаад урьж ирсэн юм. Тэгэхээр үржилэн дэгж буруутгаж болохгүй. Одоо бол бүр манай энэ үйл ажиллагаа төр засгийн энэ үйл ажиллагаа бол Инк2 гэдэг хүний талаар 5-6 телевизээр одоо бүх сонин хэвлэлээр гүтгэн гүжирдсэн нэр төрийг унагсан ийм нэвтрүүлгийг байнгын явуулж байгаа байхгүй. Өөрөөр хүмүүсийн тархийг угааж шүүхэд шүүх хуулийн байгууллага шударгаар асуудлыг шийдэх боломжгүй болгож байгаа байхгүй. Яг хэрэг гэж юу юм бэ? Би нарийн судалсан. Би өмгөөлөгч өрн дамжуулаад холбоотой материал. Инк2 гэдэг хүнийг өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг одоо завшсан өргөдүүлсэн гэсэн хэрэгээр 153 гэж зүйл ангар. Монгол улсын ерөнхийлөгч Инк2ч бай, бүгдөржч бай, одоо бүр дөрөж үеийн ерөнхийлөгч итгэмжлэн хариуцсан хөрөнгө гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл ийм гэмт хэргийн субъект болдоггүй байхгүй юу? Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэлд байгаа хөрөнгө, машин техник, ширээ сандал одоо бусад одоо компьютер техник хэрэгсэлч гэсэн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэдэг тусгай хүн хариуцдаг. Монгол улсын ерөнхийлөгчд гадаад дотоодод Монгол улсаа төлөөлдөг ийм ганцхан субъект. Хаан цэцгэлтэй улс орнууд бол одоо хаан гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ хүний итгэмжлэн хариуцсан хөрөнгө гэж Монгол улсад огт байхгүй. Хэн нэгэн таньдаг мэддэг хүн ах トゥ төрөл садны хүн аливаа нэгэн хувьчилд асуудалд оролцсон бол тэр хүний л асуудал насанд хүрсэн. Насанд хүрсэн хүн 18 наснд хүрсэн хүн хэн нэгний өмнөөс тэр ах トゥ төрөл садны найз нөхдийн танил талын холбоо байж магадгүй юм уу? Байгаа гэдэг үндслээр холбогдуулах болцоо байхгүй. Тухайлбал их тодорхой зүйлүүд гэдэг. Монгол улсын ерөнхийлөгч энэ намгын газар засгийн газрын шугамар засгийн газрын шийдвэрийн дагуу Солонгост ном хэвлүүлж энийг нь одоо мятаар тээвэрлж ирсэн. Энэ асуудал Инк2 гэдэг хувь хүнд огт хамаарлаг. Ерөнхийлөгчийн намгын газар мят 2-ын тээвэрлэлтийн гэрээний асуудал байхгүй. Иргэний эрхийн харилцаа гэсэн үг. За иймэрхүү төрлийн асуудлууд хэд бий. За Эрдэнэт гэдэг компани одоо өөрөө авлагатай хэд хэдэн удаагийн гэрээ хийгээд бүтээгдэхүүнээ дутуу нийлүүлсэн гэсэн нэг компани захирлыг энэ Инк2-тэй холбоотой байж магадгүй гэж тэр хүнийг одоо Инк2-тэй холбогдуулан эргүү хариулт татсан. Энэ хүмүүс бол ах トゥ төрөл садны холбооны дугаар байхгүй, хоёрдугаар биенийхэн таньчихгүй, хэзээж уулзж байгаагүй. Энийг гэрчилж байгаа, энийг нотолж байгаа, нэгж нотлох баримт байхгүй. Зүгээр ер нь бол энэ хүн холбоотой байж магадгүй. Эрдэнэт төлөвлөлтөөр асар олон тэр хүмүүс авлагатай. Би татврын газрын дарга байсныг хувьд мэдэж байна. Энэ үг авлагыг өнөөдөр эргүү хэрэг гэж үзэх юм уу? Төрийн өмчтэй аж ахуйн нэгжийн компаниудын авлага өглөх их байгаа. Нэгэнт иргэний гэрээ хэлцээр байгуулагдсан болов. Энийг иргэний харилцаагаар зохицуулна. Тэр байтугай хоромж гэрээ байгуулад гадна дотны хүмүүсээс тэрбум 500 сая төгрөгийг залилдсан ийм юм тэрийг одоо явуулдаг байхгүй. Тэгвэл дандаа одоо засгийн ерөнхий сайд эрчим хүчний уул уурхайн сайдын нэрийг бариад одоо манай ах, манай найз гэдэг ингээд одоо бусдыг залилдсан. Ийм хэрэгүүд Монголд явж л байгаа шүү дээ. Төсөйч гэсэн өнөөдөр шийдэх ёстой байж л хамаагүй тэр хүний нэрийг барьсан цаад ерөнхий сайдын ч гэдэг юм уу эрчим хүчний газрын даргыг эрчим хүчний яамны сайдыг ч гэдэг юм аваачаад одоо хэлбэлдүүлж шийдэж болохгүй шүү дээ. Үнэхээр тэр хооронд холбоо байхгүй. За нэг 2-3 жижигхэн барилга байгаа. Одоо энэ Улаанбаатарын төвд байж байгаа нурцсан хэвлэлийн камерын хүчин барилга. Энэ Монгол таймс сонины хөвчлөлтэй холбоотой, менежментийн хөвчлөлтэй холбоотой. Энэ хөвчлөлт Инк2 гэж оролцсон. Энэ хөвчлөлийн дууссан Инк2 гэдэг хүн ямар нэгэн байдлаар оролцсон асуудал хавц төрөлтнийг ширхэгч байхгүй. Тэр байтугай нөгөө хууч байдлаар тийм одоо сэжиглэл таамаглаж байхгүй. Энийг бүх хүмүүс бүх гэрчүүд Инк2 гэдэг хүн энэ асуудлаар оролцоогүй одоо асуудал тавиагүй. Гэт ингэж гэрчилсэн байж байхад энэ хүнийг
холбогдсон байх ёстой. Яагаад гэвэл энэ асуудлын одоо цаана инквайри гэдэг хүн байгаа гэдэг ийм байдлаар хандаж өөрөөр хэлбэл энэ барилга байна. За 10 мөрөөтэй өргөө зочд бодлогод одоо энэ төвлөж байдаг энэ юунууд дээр бол энэ хүн эрүүгөө хуулийн 150 буюу итгэмжлэлээс хариуцсан. Итгэмжлэлэн хариуцсан хүн бол тэр өмчийн газар, тэр нийслэлийн засаг дарга, иргэдийн хурланд байгаа болохоос инквайри гэдэг хүнд огт томоо байхгүй. Инквайри нэг ширхэг гарын үсэг байхгүй. Энэ бол цэвэр хууль зүйн дагуу хэлмэгдэл юм аа. Манай ерөнхийлөгч юм уу бус хүмүүс ярьж байгаа шиг цаашдаа энэ хэн нэгэн хүний ярьсан гэд нотлох юм бол тэрийг татдаг байх ийм одоо хууль зүйн үндслүүдийг эрүүгийн хуульдаа суулгаж өгөх хэрэгтэй цаашдаа. Тухайлбал энийг одоо дэлхийн олон улсын байгууллага хүний эрхийн Европын холбоо юу гэж авч үзэж байгаа вэ гэхээр Тимошенко гэдэг Украины ерөнхий сайд байсан. 650 сая еврогийн алдагдaltaй газ нийлүүлэх гэрээ Оросын холбооны устай байгуулсан. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний хохирлыг одоо Украин улсад учруулсан, Украин улсын газ худалдаа авч байгаа нь бол хуучин авч байсан үнээс Европын холбооны үнээс хэд өндөр байсан гэж энэ бурдагч байгаа. Гэхдээ Тимошенко бол энэ гэрээнд гарын үсэг зорцсон ерөнхий сайд Тимошенко. Инквайри гэдэг хүнд бол өнөөдөр тийм байхгүй. Би тэр үний өмгөөлөгч нь биш. Би тэр үнтэй одоо ямар нэгэн тийм өмгөөлийн гэрээ хэлцээр байгуулаагүй ажиллагаа явуулаагүй. Бид бүр одоо 2000-ад оны 2003 онд сэтгүүл хандлага хөргөж хүнийг бид хамгаалан тэмцэж олон улсын Amnesty International байгууллагатай хамтран тэний эрхийг хамгаалж байсан. Ганц удгийн шоронд очиж бид эргэж уулзалт хийж хүсэлт гомдлыг авч асуудал тавьж байсан. Энэ бид нар хүний эрхийн хүмүүс хуульчид бол ингэж л ажиллаж ирсэн. Өнөөдөр инквайрийн үед бол үнэхээр хүний эрхийг ностой зорчсон. Монгол улсад энэ хууль одоо дээдэлдэг арчсан улс оронд байхгүйгээр байж болохгүйгээр энэ хүний хандаж байгаа. За өөр нэг зүйл бол тэр албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн, уруулсан гэсэн зүйл ингээ 263-2-оор зөвлөжилж байгаа. За инквайри гэдэг хүнд албан тушаал эрх мэдлээ уруулсан ийм үйл ажиллагаа бол инквайрийн хувьд байхгүй. Монгол улсын ерөнхийлөгч гадаадтай харилцаанд Монгол улсад төлөөлдөг Монгол улсын ерөнхийлөгчийн хуулийн бүрэн үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр Монгол улсын эрхч тохирол учруулсан одоо Тимошенкотой түрүү ярьлаа шүү дээ. Монгол улсын эрхч тохирол учруулсан ийм гэрээ хэлцээрийг гадаад улс орнтой байгуулсан. Ийм гэрээ хэлцээрийг одоо дур мэдэн шийдсэн ч гэдэг юм уу. Ийм зүйл нөхөр инквайрт байхгүй. Бүр арга ядахтаа одоо бэлгэлийн гэрээнд байгаа тэр бид одоо хүмүүс хэлийг орхичлаа гэж. 1999 онд Монгол улсын одоо гандан хэдийн их хамт Чой Жамс хамт болон инквайри улсын хурлын гишүүн нарт Японы Агашо гэж шашны байгууллага телевизийн тоног төхөөрөмж бэлгэлсэн. Гандан хэд шууд энэ тоног төхөөрөмжийг өөрснөө аваад одоо тэр телевизийн болсон хүчин бүх асуудлуудаас эхлээд ажиллах боломжгүй гэсэн учраас гандан хэдэд 70 орчим сая төгрөгийг инквайри төлөөд энэ телевизийг ТВС телевизийг байгуулагдсан. Энэ бол шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бурхны шашныг сурталчилдаг. Өөрөөр хэлбэл нөгөө Японы Агашо гэж тэр шашны байгууллагуудын хүссэн тэр одоо үйл ажиллагааг Монголд явуулаад Монголын иргэдэд ард түмэндээ үйлчлээд явж байгаа. Тэрнээс одоо нэг юу гэдэг юм хям боловсруулах цех ажиллаулаад тэрнийх нь одоо хямын ураа зараад ашиг авч яах гэдэг юм ийм байдлаар биш. Хоёрдугаар энэ зөв цэвэр бэлгэлэл байгаа байхгүй. Тэгтэл гандан хэдийн өмч байгаа учраас гэж одоо энэ өмчийг үгүй манай өмч биш бид одоо орлого аваад 70 сая төгрөгийн орлого аваад энийг одоо бид эргэлхээс нь татгалзсан гэхэд танаа хохирдсан байна гэдэг. Ийм зүйл Монголд байхгүй шүү дээ. Бэлгэллийн гэрээ тэр үед нь хэрвээ бэлгэллийг хууль зөрчсөн байна гэж үзэх юм бол авилгалын эсрэг хуулиар 30-40 мянган төгрөгөөр торгодог л ийм л зүйл заалт байдаг. Тэгэхээр ингэж хуулийг энэ одоо гуйл болгоны манай хэд ингэж одоо гойвуулж би энэ хуулийг бас хэлцэн. Нямдарч хар хууль гэж хэлээд байдаг болохоос би энэ хуулийг бас гаддан хэлцэл юм. Энд дэр миний санд зорьсон хэвлэлийнхний эрүүг хариуц татахгүй байх цаазаар авах ялыг халъя гэдэг одоо манай ерөнхийдөө дэлхийн дахин нэр хүндээ өргөж байгаа энийг 10 хэдэн жилийн хүний эрхийн хуульчид бид нар хөөцөлдөж цаазаар авах ялыг халуулах ажлыг хийсэн. Amnesty International байгууллагатай энэ салбарыг Монгол байгуулж энэ ажлыг гардан хийсэн. Тийм учраас хүний эрхийн хуульчдыг өнөөдөр буруутгах гэх шүүмжлэх гэж оролдох асуудал бол байгаль да байх эрх нь байгаа. Гэхдээ бид бодиттой зүйлийг Монголд хийсэн.
өнөөдрийн элбэгдэж ерөнхийдөө чи яриад байгаа. Цаазаар авах хэлийг одоо зогсоож тааш тэрүүг хуулиас салах энэ бодлогыг бол бид бүрэн дэмжиж байгаа. Жишээл улс төрийн намуудаар монголчуудыг хувааж ямар ч ялгаа байхгүй нэг гэр бүлийн хүмүүсийг айл хөрш хүмүүсийг хооронд нь зөрчилдүүлж дундаас нь олигархууд одоо төрийн өндөр сэнтид очиж сууж энэ байгалийн баялагийг эзэн сууж байдаг. Энэ үйл ажиллагааг шөмжилж намыг шөмжлөхгүй болгоё гэдэг асуудлууд бид дэмжиж байгаа. Гэхдээ хүний эрхийг бид ноцтой зорчиж байгаа. Тэр нь одоо хэн байх нь хамаагүй хуулийг гуйлж байгаа асуудлыг бол бид одоо үнэхээр дэлхийн нийтэд тавихаас өөр аргагүй. Ичгэвдэр байна. Гэхдээ бид тавихаас өөр арга байна. Тэр өнөөдөр Монголд сонгогдох эрх их зөрчигдөж гэж ярьж байна. Тэгэд энэ хоёр дараагаас гадна бас шударгаас эслээс нэр дэвшиж байгаа ойд наран гэрэл авир мэд гэсэн хүмүүс бас нэр дэвших эрх нь хасагдлаа шүү дээ. Тэгээд энэ тал дээр та яг ямар байр суурьтай энэ хүний эрх хөрөн хэр зөрчигдсөн асуудал болж байна. Монгол улсын үндсэн хуулийн тэр 16-гийн 9-р заалт бол сонгох гэх Монгол хүний хамгийн ариун дагшин эрх төрөөн удирдах, төрийнхөө эрх барихын эрх. Энийг ерөөсөө 90-ад оноос хойш ялангуяа сүүлийн хэдэн сонгуулиар бол ностой зорчсон эрх баригч намууд голдуу мөнгөний сонгуул болгосон. Хууль тогтоодог улсын хурлын хуульчид эдийн засагт хуулиа боловсруулж гаргадаг байхад 8 ажил бизнесийн шууд энд очиж суудаг болсон. Тэгэхэд бол ард иргэдээс нөгөө сонгох саналыг шууд худалдан авдаг ийм руу шилжсэн. Энэ сонгуулийн завхарлыг арилгая гэж их ярьсан. Ганц нэгэн хуулинд бол гайгүй заалтууд орсон боловч өнөөдөр сонгуулийн хууль улс төржсөн. Улс төрийн одоо эрхэнд байгаа тэр олигарх бүлэглэлийн захиалгаар үйлчилдэг ийм хуулийг сая хийлээ шүү дээ. Тэр байтугай гаргасан хуулиа өнөөдөр завхруулад зүгээр нэг авирмэд наран гэрлэгдэх хүний тухай яриаг. Энэ Монголын танигдсан, нэрд гарсан хууль зүйн шинжилгээ ухааны доктор, академич, профессор Монголын баг Монгол төгссөн. Би бол бас Монгол төгсөөгүй учраас тэр хүний шавь гэж хэлж чадахгүй. Бүх хүний хуульчдын маань одоо эцэг болох тийм одоо нэр хүндтэй том хуульч наран гэрлэг зүгээр л сонгуульд өрсөлдүүлэхгүй тулд тэр хүнд саналаа алдчихгүй тулд тэр нэр хүндтэй хүнийг сонгуулийн өмнөөс зайлуулж байгаа шүү дээ. Авир мэдээж газар шороо эх орныхон төлөө амь хайргүй тэмцэж байгаа. Оюутлогын Монголын ард түмэнд 51% байх ёстой гэж тэмцэж байгаа. Тийм шудраг доктор, геологч, уул уурхай хүнийг 5 толгойн одоо шударгаар ашиглахын төлөө газар шорооныхон төлөө тэмцдэг тэр тэмцэгч. Энэ бол хүний эрхийн одоо тэмцэгчтэй адилхан эх орныхон төлөө тэмцэгч ийм эх орнч хүмүүсийг зайлуулж байгаа байхгүй. Зүгээр л шалтгаан хэлээд энэ хүмүүсийг сонгох хэрхийг шууд зүгээр сонгуулийн ерөнхий хороо улс төрчдийн захиалгаар даалгавраа шууд хасаа хийчих. Ийм зүйл байж болохгүй шүү дээ. Монголын түүхэнд ийм зүйл гарч ирсэн. Тэгээд зөвхөн нэг нам ягаад гэвэл нөгөө сөрөг хүчин болж байгаа Монгол ардын хувьсгалт намд муу ан эвсэл гэж яриад байгаа тэр шударгаас эвслийг нэг л ингэж одоо бүр дарангуйлан хайшланд дарж байгаа байхгүй. Энийг жирийн иргэн өнөөдөр ядууч гэлээ гэсэн хоногийн хоолон одоо олж чадахгүй ядаж зүдэрч байгаа ч гэсэн ойлгож байгаа шүү дээ. Ухаантай монгол хүн их оронч газар шороондоо хайртай монгол цустай хүн болгоо энийг ойлгож байгаа гэж бодож байгаа. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл. Энэ хоёр гэдэг хүн сонгох бүрэн эрхтэй. Өөрсдийнх нь баталсан сонгуулийн хууль ял шийдгүүлж байгаагүй болвол эсвэл одоо ял шийдгүүлсэн ч гэсэн одоо тэрний ялын одоо ялтай тоосох хугацаа дууссан бол нэр дэвшнэ гэдэг ингээд заасан байж. Гэтэл өнөөдөр их хурл дэвшиж байгаа хүн хэн бэлээ? 4 жил, 8 жил хараа зогсон тэр хүмүүс байж байгаа шүү дээ. Улаанбаатарын газрыг бүхэлд нь худалдсан. Лицензүүдийг бүхэлд нь худалдсан. Монгол улсынхаа нутаг дэвсгэрийн 3/2-ыг гадныханд өгчихсөн. Оюутлогоо 66% нь гадныханд үн төлбөргүй өгчихсөн. Одоо танай нэвтрүүлгээр яваад байгаа тэр харин одоо талхаар жирийн иргэний эдийг талхаар дүрсэлсэн байгаа. Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо олигархууд оюу толгойн баялагын 66%-ийг харийнхан дүн төлбөргүй өгч оюу толгойн 34%-ийг монголчууд 1.7 тэрбум долларын өр тавьж авах уу? Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 Монгол улсад газар байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдээлэл төрийн хамгаалалтад байна. Монгол хүнта газар шороо баялагтан эзэн нь байх хэрхэн эдэлнэ. Олигархгүй шударга төрийн төлөө нэгдэцгэй. Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо. Одоо сүүлийн 2-3 сонгуулийг та нар мөнгөөр өглөө. Хоосон амлалтаар одоо сонгуулаа өглөө. Та сонгогдох хэрэгээ битгий худалдаач. Та өөрөө битгий өөрийгөө одоо
бараа 5 метр бусдад худалдаач. Одоо сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсээ худалдаж авах гэж байгаа. Сонгуульд орж байгаа хүмүүсийг элдв байдлаар одоо дарамтлах, өнгөөр худалдаж явах, сонгогчдыг элдв амлалт, юм тараах үйл ажиллагаа маш их явж байна гэсэн зүйл мэдээлэл байж байгаа. Ийм битгий автагдаач. Иймдээ тааралдна, гарцаагүй тааралдна. Гэхдээ та ганц удаа Монголынхон төрийг шудраг сонгох хэрэгтэй. Үнэхээр шудраг хоосон амлаж, хөрөнгө амлаж, та нарын хөрөнгийг та нарт амлаж шүү дээ. Газар түүний дорх хуулийг ард түмний мэдл төрийн хамгаалтанд байх ёстой үндсэн хуулийн заалтанд тань зориулагдсан тэр имийг чинь хэн нэгэн баян одоо сайд их хурлын гишүүн би танд одоо байр болгож өгнө, орон сууц болгож өгнө гэж сууж байна. Улаанбаатарын газар чинь бүгдийн худалдаад авцсан. Та 0.7 га газараа гэр бүлээрээ нийлээд 3 га газараа авч чадахгүй байгаагийн бурууд нь өнөөгийн төр засгийн түшээд өнөөгийн жинхэнэ авилгачд тэрнээс энэ нэгэн хүнд авилгын одоо эцэг мэцэг нэр өгөөд өөрсдөө юмны ард үлдэх гэсэн тийм ядарсан зүдэрсэн залтай аргуудыг хэрэгжилж байгааг одоо өнөөдрийн Монголын ард түмэнд ойлгуул хүргэх ёстой шүү дээ. Бид энэ байр сууриас асуудалд хандаж байгаа сонгуулийн хууль зөрчигдөх хандлага их байгаа учраас энээс хамгаалах гол юм бол сонгогчид жирийн иргэн та улс төрчлөгөө аль нэгэн хоосон ном ярилгуугаар үнэхээр сонгуульд шудраг болж байгааг юу гэдэг нэг удаа ч гэсэн энэ 6 сарын 28-нд нэг хяналтаан тавиад өөрийнхөө толгоогоор өгөөч. Битгий бусдад өөрийнхөө худалдаач. Битгий өөрийнхөө ах トゥ төрөл саднаа одоо энэ 5.10 төгрөгийн золиос болгож энэ гадныхантай нийлсэн олигарх авилгачдын гар хөл болж оюутлогоо 5 толгой энэ газар дэлхийн бүх юма алдчихгүй байхын төлөө Монголын гадаадынхны түүний дотор одоо хэдэн 10,000 урд хөршийн иргэдийн ажлын байр болгож өөрсдөө ажилгүй улс дэлхийд даяар тэнүүчилж Солонгост боолын хөтөлбөр эрхлэх энэ үйл одоо бохор явдлаасаа өөрчлөх энэ одоо боломжгүй ганц сонгуулийг үнэхээр шудраг хийхин төлөө чи иргэн хүн эмээ өвөө та өөрөө энэ удаад хариуцлагатай хандаасан. Тэрээс би бол аль нэгэн тэр нам энэ намд өгөөрэй гэдэг утгаар хэлээг байна. Үнэхээр шудраг их орныхон төлөө их өрийг арилгасан шиг Монголынхон мянганы замыг байгуулсан шиг энэ хөгжлийг авчирсан шиг хийж чадах тэр хүндэл өгөөсэй билээ. Тэрнээс одоо том амлаж баялгийн чинь чамд өөрөө буцааж жүүхэн жижиг одоо тийм жижиг нэг чимх хэмжээгээр танд өгнө гэж амлаж байгаа хүнд битгий хуурдагдаарай гэж байлаа. Ингээд Намбус иргэдийн нэгдсэн холбооноос бэлтгэн хүргэдэг иргэний үг нэвтрүүлгийн ээлж дугаар өндөрлөх гэж байна. Бид өнөөдрийн дугаартаа хүний эрхийн хуульч Шудраг ас төвийн тэргүүн Оюнбаатар даргаыг урьж оролцуулаа. Оюнбаатар дарга маань биднэртэй өнөөдөр иргэн таны эрх гэж чухам юу юм бэ гэдэг асуудлаар ярилцлаа. Ингээд эх орон газар шорооныхоо эзэн байж ирээдүйн хойч үеийнхээ төлөө нэгтгэцгээе.